Сайн мэцхан залуусаа за та бүхэндээ би өнөөдөр нэр үгийн ялгац гишүүнийг утгаар нь яаж мөн төгсгөлөөр нь яаж олдохыг зааж өгье. За би энэ хүү дээдлийн линкэн дээр бол нэр үгийн талаар нэлээд тодорхой та бүхэндээ заажсан байгаа. За та бүхэн маань нэр үгийн тодорхой болон тодорхой бус артикл нэр үг гэж юу вэ гэдэг хичээлийг миний YouTube хуудасаас хийж байгаа. За үүн дээр нэмэлтээр бол би өнөөдөр утгаар нь төгсгөлөөр нь яаж ангилдаг вэ гэдгийг зааж өгье. Хоёулаа одоо юу яа? Өмнөх хичээлээ тавтаад жижигхэн дасгал ажлын дээр нэр үг герман хэлэнд 3 хүүстэй гэж хэлсэн. За хамгийн нэгдүгээрт der, хоёрдугаарт das, гуравдугаарт die. За эдгээр 3 хүүстэй. За би нэг жижигэр ингэ биччихье. Эдгээр нь бол тодорхой артиклүүд. За үүний дараа бол тодорхой бус артикл гэж бид мэднэ. Эр хүүстэй ein, сарм хүүстэй ахаад ein. За им хүүстэй болохоор eine. Бишдэмтийн артикл буюу тодорхой артикл энэ дээр харъя. Өснөгтөн дээр. За тэгэхээр энэ дээр бол та бүхэн маань харж байна. 3 хүүстэй. Монгол хэл бол 2 хүүстэй. Эр им. За герман хэл бол эр им сарм хүүстэй. За ингээд энэ 3 хүүсийн маань der, das, die гэдэг маань энэ дээр хийж байна. За үүний дараа бол тодорхой бус артикл. Нөгөө eine гэдгийг хайдуулаа харъя. За нэрлэхийн ялгал дээр шүү дээ зөвхөн тийм үү. Тэгэхээр eine. Ein Mann, ein Kind, eine Frau. За өмнөх хичээл дээр би бас артиклуудыг яаж зөв хэрэглэх үү? За тийм ялгал гэж юу вэ гэдэг хичээлийг та бүхэндээ нэлээд тодорхой заачсан байгаа. За одоо монгол хэлэнд бол 7 тийм ялгал байдаг болов герман хэлэнд 4 тийм ялгал байдаг. За 4 тийм ялгалаас хэдүүлээ бол зөвхөн одоо 3-ыг нь л цээжлэн. Яагаад гэвэл номинатив буюу нэрлэгийн тийм ялгал бол байглаасаа өгөгдсөн тухайн хэлний онцлогоор хүүсээр ингээд зогсож байхад энэ дээр заахын тийм ялгал, үг оршихын тийм ялгал, хариалгын тийм ялгал буюу аккузатив, датив, генитив гэдэг энэ дээр байж байгаа. Өмнөх хичээлүүдээр би нэлээд дэлгэрэнгүй үзсэн болохоор бүхэндээс линкээр орж үзээрэй. За миний өнөөдрийн хамгийн гол зорилго юу вэ гэхлээр тэр утгаар нь буюу төгсгөлөөр нь яаж энэ артиклуудаа ялгах вэ гэдгийг би та бүхэндээ зааж өгөх гээд байгаа. За эхлээд та бүхэн энэ хүснэгтэн дээр хараарай. Der, die, das гэсэн нэг артиклууд маань утгаар нь хэдүүлээ энэ дээр ангилж харъя л та. За хамгийн нэгдүгээр эр үгийг яаж утгаар нь ангилдаг? Ямар утгатай үгнүүд эр үгийн der артикл хэрэглэдгийг харъя. За тэгэхээр эрэгтэй хүн сквал эр хүүсийн амьтныг нэрлсэн үгсүүд нь бол der артикл авдаг байна. Жишээлбэл der Kollege, der Vater, der Bruder. За хоёрдугаарт бол эр хүүсийн мэрэгжил заасан нэр үг бол der артикл авдаг байна. Der Arzt. За одоо энэ дээр им хүүсийнхийг харъя хэдүүлээ. Байблыг die Ärztin гэдэг энэ дээр en залгагдсан байгаа. Тэгэнгүүтээ энэ дээр die артикл авсан байна. За тэгвэл энэ дээр эмэгтэй эмч, эрэгтэй эмч. За монгол хэлэнд бол зөвхөн эмч гэж нэрлэгдээ явцдаг тийм үү. За 3 дугаарт болохоор сарыг, өдрийг, за өдрийн тухайн өглөө өдөр орой гэсэн нэршилсэн цагууд нь бол der артикл авдаг байна. За der Juni, der Juli, der August гэж сарыг заахлаараа der артикл, der Dienstag, der Montag, der Mittwoch, der Donnerstag гэдэг юм бол лавг гариг, пүрүү гариг, баасан гариг, даваа гариг гэдэг ингээ гаригуудаа нэрлэх юм бол der артикл авдаг байна. За мөн өдөр, өглөө, орой гэсэн үгдээр der артикл авдаг байна. За дөрөвдүгээрт бол дөрвөн зүг заасан үгнүүд маань бол бас der артикл авдаг байна. Der Norden, der Osten гэдэг энэ дэр тийм байгаа. За тавд нь болохоор цаг агаарын байдал заасан нэр үгнүүд маань бас der артикл авдаг байна. Der Regen, der Schnee. За 6-т нь болохоор машины марк заасан үгнүүд нь бас der артикл авдаг байна. Мөн уул усны нэр заасан үгнүүд маань бас der артикл авдаг. За одоо die артиклыг харъя хэдүүлээ. Die артиклтэй мөн адил им хүүсийн амьтан, им хүүсийн хүн одоо хүнийг нэрлсэн байх юм бол энэ дээр die артикл авдаг байна. Мөн цэцэгсийн нэр, модны нэр, тооны нэр, за зарим тохиолдолд gemüse буюу одоо ногоо, хүнсэнд хэрэглэдэг ногоо, за тэгээд жимсгний нэрсүүд нь die артикл авдаг байна. За одоо хэдүүлээ das артиклыг харъя. Das артикл дээр болохоор за энэ хүүсэн дээр бол Ausnahme буюу дүрмээс гажууд хэн. За энэ төгсгөлийг авсан. Эсвэл бол line гэдэг эдгээр төгсгөлүүдийг авсан байх юм бол энэ маань das артиклыг авдаг. За хэдүүлээ жишээ үгийг харъя. Das Mädchen охин гэсэн үг маань
хин гэсэн төгсгөл авсан байна. Залгуур залгагдсан учраас энэ дээр das артикл авсан байна. Тийм үү? Уул нь бол бид нэр die Mädchen гэж хэлмээр байхад энэ дээр хин гэсэн залгуур авсан учраас das. За энэ дээр бол тэр эрэгтэй гэдэг үг байна. Line гэж залгуур авсан учраас das Männlein гэдэг ингээд das артиклийг авсан байгааг харж байна. За үүнээс гадна бол металлын нэр, химийн нэршлийн нэр томьёонууд, эмийн нэр, за тэгээд ямар нэгэн уудлын нэр, гадаад үгснүүд нь бол das артикл авдаг. За эдгээр утгуудтай үгнүүд нь бол der, die, das-аар ингээд хангалтчдаг байна. За үүнээс гадна бид нар бас төгсгөлөөр нь тухайн нэр үгийн артиклийг олж болно. За төгсгөлийн би та бүхэнд энэ дээр харуулъя. Эр үг буюу der артикл авдаг. Der артикл авдаг төгсгөлүүд маань энэ дээр байж байна. Жишээлбэл der Teppich, der Honig гэдэг ингээд авдаг байхад сар мөгөг дээр харъя хэдүүлээ. Эдгээр төгсгөлүүд маань бол das артикл авдаг байна. За эдгээрүүдээ сайхан бичиж аваад das артиклтэй жишээ өөртөө ойрхон үгнүүд аваад хэрэглэх юм бол бид нар энэ толгойд маш амархан тогтно. За энэ эдгээр артиклууд маань бол die артикл авч ийм үгийг үүсгдэг байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөгжил маань их жижигхэн амархан юм шиг мөртлөөсөө бид нар энэ артиклуудыг бүгднийг сайхан яг ингэж цээжлэхгүй болвол бид нар өгүүлбэр зохиоход маш хүндрэлтэй болж эхэлнэ. Тэгэхээр А1-ээс герман хэлийг үзэж байгаа залуучууд, охтууд, хүүхдүүд маань бүгдээрээ нэр үгээ заавал артиклтай цээжлээрээ. За би энэ линкээр бол та бүхэндээ нэр үг гэж юу вэ? Артикл юунд хэрэгтэй вэ гэдгийг хичээлүүдэд нэлийн дэлгэрэнгүй оруулсан байгаа. Нэр үгийн 2 хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн маань линк рүү ороод үзээрэй. За тэгэхээр бид нар яагаад энэ артиклийг ингэж утгаар нь замун ингэж төгсгөлөөр нь цээжлэх ёстой юм бэ гэхлээр герман хэлэнд 500-аад мянган нэр үгс байдаг гэж байгаа. Тэгэхээр тэр 500-аад мянган нэр бүксийг артикл болгонтой цээжлэн гэх юм бол бүтэхгүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр эдгээр утгаар нь за төгсгөлөөр нь ингэж цээжилж болох нь байна. За үүнээс гадна би та бүхэнд нэг зөвлөгөө өгье. Нэр үгээ дандаа та бүхэн маань олон тоотын цээжилж яваарай. Тэгэх юм бол ирээдүйд улам бүр амархан агсан төвшөнд ороод ирэхлээр амархан болоод явнаа. За ингээд залуустаа бүгдэнд нь амжилт хүсье. Баяр таа.